Сайн уу, залуу байна. Энэ удаагийн бичлэгээрээ төрсөн өдрөөрөө юу хийх вэ? Төрсөн өдрөөрөө яаж баярлах вэ? Төрсөн өдрөөрөө ямар гоё дурсамж үлдээх вэ гэж бодож байгаа хүмүүс байх юм бол миний бичлэгтээ хамт байгаарай. За энэхүү бичлэгээрээ төрсөн өдрөөрөө хийж болох 30 зүйлийг жагсаалт болгон оруулсан байна. Нэгдүгээрт нь төрсөн өдрөөрөө гандан очиод ном уншуулж болох юм бэ? Говийн лаа гэдэг номыг уншуулж болд юм байна. За хоёрдугаарт нь хадгаламжиндаа мөнгө хийх. Магадгүй та 30-наас хүрч байгаа бол 30,000 төгрөг хадгаламжиндаа хийгээрэй. Гуравдугаарт нь хандив өргөх. За хандив өргөхдөө та яг одоо тулгамдаад байгаа нийгэмд хэрэгтэй сайн үйлсэд багахан чамаагүй хандив өргөөрэй. Дөрөвдүгээрт нь үсээ өөр маягаар засах, рок, панк, аль эсвэл ил даруухнаар. Тавдугаарт нь нүрээ мөн өмнө нь будаж байгаагүйгаараа өөр мейкап хийгээд үзээрэй. Аль эсвэл уруулаа тод будаад үз. За 6-аад нь найзуудаа бүгдээрингийн цагаан даашинж өмс гэж хэлээд өөрөө улаан даашинцтай ирэх. Тэгээд мэдээж хэрэг зураг авахулах. 7-оод нь талархал мөрөөдлийн дэвтэр дээрээ хүслээ нэмж бичих. 8-д нь дуртай дууга маш чанга тавиад бүжиглэх. 9-д нь өөртөө зориулж кейк буюу торт хийх. Жижигэж байсан хамаагүй. За 10-д нь ээж аавдаа захидал бичих, бэлэг явуулах. Заавал бэлэг явуулах боломжгүй бол сэтгэлийнхээ үгийг бичээд хүргүүлэх, хамт байдаг бол дэрэн доор нь хийгээрэй. 11-т нь мэдээж про зураг солих. Тухайн өдрийн этгээд байдлаар про зураг солих. 12-т нь өөртөө зориулж бэлэг авах. Бэлэг нь юу ч байж болно. Магадгүй нэг үзэг, нэг тэмдэглэлийн дэвтэр байсан ч болно. За 13-т нь насныхаа тоогоор хүүхдүүдэд зармаг авч өгөх. 14-т нь рингтон дээрээ сонирхолтой ая тавих. Өөрийнхөө дуу хоолойгоор рингтоноо хийж үзэх. Утасныхаа хонхыг өөрийнхөө дуугаар хийх. За миний бичлэг сонирхолтой юм бол та бүхэн үргэлжлүүлээд үзээрэй. 15-т нь нэг өдөр төрсөн 5 хүнд мэндчилгээ дэвшүүлэх. Танихгүй байсан ч хамаагүй. За 16-т нь бүр багынхаа зургийг яг одоогийнхоо зурагтай VS хийх. 17-т нь өөртөө урам өгсөн аль эсвэл өөрийнхөө яг одоо хүсэж мөрөөдөж байгаа зүйлээ бичлэг хийгээд only me тохиргоотойгоор Facebook дээр хадгалах, YouTube дээр хадгалах, аль эсвэл дараа жилийнхээ төрсөн өдрөөр постлогдохоор хадгалах. За 18-т нь насныхаа тоогоор төлөвлөгөө гаргах. 19-т нь өөрийгөө хэмжиж үзэх. Ялангуяа танитай афрод байх юм бол их зүгээр. Биологийн нас чиг хэд вэ? Дотор өвчин хэд вэ? 20-т нь шин танилтай болох. Магадгүй гадаа сууж байгаа хөрштөөгөө ч юм уу сайхан танилцаад 20 минут юм ярьж суух. 21-т нь хуучны бүр 10 жилийн оюутны ангийнхаа найзтайгаа видео кол хийж ярилцах. За 22-т нь хамгийн өндөр хэсгүүдээ гутлаа өмсөөд аль эсвэл хамгийн тод хослоо өмсөөд гудамжаар алхах. 23-т нь их барьж авсан ээжээ олоод мэндчилгээ дэвшүүлэх, уцаар холбогдох. 24-т нь мэндчилгээнүүдэд этгээд байдлаар хариух, зүгээр л баярлалаа гэх биш. Чи өөрөө ирж намайг үнс, аль эсвэл маргааш өглөө ирж бантан хийж өгөөрэй. Бэлгээ яг одоо авъя гэх мэтчлэн хариулт бичиж болно. 25-т нь идэж үзээгүй жимс, аль эсвэл амттан байвал түүнийг хайж олоод идэж үзэх. 27-т нь гомдоосон хүнээсээ уучлалт гуйх. Таны төрсөн өдөр юм чинь уучлах байх. 28-т нь машинтай бол машинаа унаад салхиг татуулаад дахь цонхоо онгоолгоод цонхоор нь би чаднаа гэд нэрэлээд хашгирч болно. 29-т нь өглөөний нарыг харах. Магадгүй орой босдог бол жаргаж буй нарыг харах. 30-т нь
хэн намайг баярлуулах бол энэ өдөр хэрхэн болж өнгөрөх бол гэж зүгээр л эм ороод орондоо өдөржингөө хэвтэж болно. Миний бичлэг таалагдсан бол бусдаа хуваалцаарай. Комент хэсэгт өөрсдийнхөө хөгжилтэй санаануудаа бичээрэй.